үндэсний статистикийн хороо үзүүлж байна. Мэргэжилтнээс сонсож цуврал контент 5 дахь дугаар. Цар тахлын нөлөө хүүхдийн боловсролд. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний статистикийн хорооноос мэргэжилтнээс сонсож цуврал контентын 5 дахь дугаарыг бэлтгэн хүргэж байна. Өмнөх дугаараар нийгмийн хамгаалал, түүнийг хэрхэн хэмжих талаарх мэдээллийг хүргэсэн байгаа. Энэ удаад цар тахлын үеийн хүүхдийн боловсрол сэдвийн хүрээнд ярилцгаална. Өнөөдөр ярилцах сэдвийн хүрээнд надтай харилцахаар Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хяналт үнэлгээний мэргэжилтэн хүрэлмаа болон олон үзүүлэлтийн бүлгийн төвөр судалгаа нэмэх судалгааны дотоодын зөвлөх цогт баяр нар хүрсэн байна. Та хоёрт өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За үндэсний статистикийн хорооноос Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтраад олон үзүүлэлтийн бүлгийн төвөр судалгаа нэмэх судалгааны ажил дээр хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэхүү судалгааны зорилго ач холбогдол юу юм болоо? Олон улсад энэ 100 гаруй оронд энэ судалгааг бас хийсэн мэдээлэл байсан. Тэгэхээр олон улсын жишгээс та бидэнтэй мэдээлэл хуваалцахгүй юу? Олон үзүүлэлтийн бүлгийн төвөр судалгаа буюу одоо олон улстай микс гэж нэршсэн судалгааны гол зорилго бол хүүхдийн эрхийн хэрэгжилтийг бол хэмжихэд бол оршдог. Анх 1990-ад оны ихээр бол дэлхийн дээд хэмжээний хүүхдийн чуулганаас бол энэ санаачлал бол гарч ирсэн байгаа. За тэгээд альва улс орны хөгжил гэдэг бол хүүхдийн нөхцөл байдал, хүүхдийн эрхийн хэрэгжилтээс шууд хамааралтай байдаг учраас энийг одоо хэмжих гол зорилгыг бол агуулж ирсэн. Ингээд энэ судалгаа маань бол сэдвийн хүрээнд бол хүүхдийн амьдралд одоо тулж байгаа бүхий л одоо сэдвийн цар хүрээнд хийгддэг байгаа. Тухайлбал хүүхдийн одоо эсрэг мэнд амьдрах үйтэй холбоотой эрүүл мэнд, хоол тэжээл, ус ариун цэврийн байгууламжийн хангамж, хатуу түлхний хэрэглээ гэдэг ч юм уу тийм ээ гэх мэтчлэн асуудлуудыг орохоос гадна хүүхдийн хөгжлийн чиглэлээр тийм ээ хөгжих боломж нь хэр хангагдж байна, аав ээжийнх нь оролцоо ямар байна, сургууль цэцэрлэгт явж чадж гин үгүй юу ч гэдэг юм уу тийм ээ. Мэдээж боловсролын үйлчилгээнийх нь хүртээ хэмжээг, цаашлаад боловсролын үйлчилгээний чанарын асуудлуудыг хэр хүүхдүүд хамгаалагдаж чадж байна гэдэг ч юм уу тийм ээ. Одоо хүмүүжүүлэх аргууд ямар байна гэх мэтчлэн маш олон одоо үзүүлэлт ордог учраас олон үзүүлэлтийн бүлгийн төвөр судалгаа гэдэг нэртэй буюу одоо олон улстай микс гэж нэрлсэн байдаг. За микс нэмэх гэдэг байгаа судалгаа маань болохоор цар тахлын үед энэ айл өрхөөр одоо орж мэдээлэл цуглуулах боломж бол хязгаарлагдмал болсон байна. За тийм учраас бид нэр цар тахалтай холбоотойгоор энэ мэдээллийг илүү богино хугацаанд яаж одоо бас чанартай тийм ээ цуглуулах вэ гэдгийг дээр бодолцож байгаад судалгаагаар одоо мэдээлэл цуглуулах болсон. Тэгэд илүү одоо давтамжтай одоо сэдвүүдэд өөрчлөх болцоотой мөн одоо цаг хугацааны хувьд тийм ээ цар тахлын үед айл өрхийн амьдрал нөгөө өөрчлөлтүүд нь бас их богино хугацаанд явагдаж байгаа юм чинь тэр бүгдийг цаг алдалгүй мэдэх одоо зорилготойгоор бас энэ санаачлагыг бол хийсэн байгаа. Бас нэг зохиж тэмдэглэх зүйл бол олон үзүүлэлтийн бүлгийн төвөр судалгаа микс маань ерөнхийдөө үндэсний хэмжээнд төлөөлөхүйц магадлалт одоо төвөр дээр суурилж хийгддэг. Энэ маань нэг талаасаа одоо нөхцөл байдлыг маш бодитойгоор үнэлэх, нөгөө тээгүүр өрхийн ард иргэдийнхаа дуу хоолойг ч гэсэн сонсох ийм бас одоо арга хэрэгсэл болдгоо гэж бас ойлгож болно. Манай улсын хувьд яг одоогоор 5 үе шатны судалгааг явуулаад байгаа. Тэгэхээр энэ 5 үе шатнаасаа эхний 4 үе шатыг нь олон нийтэд тархаасан байгаа. Тэгэхээр судалгааны үр дүнгээс бидэнд бас мэдээлэл өгөөч. Олон үзүүлэлтийн бүлгийн төвөр судалгаа нэмэх гэж ярьж байгаа тийм. За цаашдаа Mix Plus гэдэг нэрлэлээ авчээ. Тэгэхээр Mix Plus судалгааны маань зорилго бол коронавирусын цар тахлын үед бол хүүхэд, гэр бүл өрхөд гарч байгаа өөрчлөлт нөхцөл байдлыг бид нэр судлах, өөрчлөлтийг мөн судлах, цаашдаа бодлого хөтөлбөрт хэрхэн яаж бид нэр оруулж тусгаж болох вэ гэдэг талаар богино хугацаанд маш хурдан хугацаанд бид нэр тоо мэдээлэл гаргах шаардлагатай болдог. Тийм учраас Mix Plus төсөл маань хэрэгжиж явж байгаа. За тэгэхээр өнгөрсөн оны 9 сараас хойш бид нэр хамгийн ихний 1-р шатндаа бол за хүүхдийн зайн сургалтын талаар, за 2-р шатнд бол 0-4 насны хүүхдийн хооллолтын талаар, хоол тэжээлийн талаар, за тэгэхээр 3-р шатнд бид нэр зайн сургалт,
мөн адил хүүхдийн зайн сургалтын талаар дээрээс нэмээд хүүхэд хамгааллын үзүүлэлтүүдийг цуглуулсан бол өнгөрсөн 4-р сард 4-р шатныхаа мэдээлэл цуглуулалтаар бид нэр бага насны хүүхдийн эрүүл мэнд 0-4 насны хүүхдийн эрүүл мэнд дээрээс нэмээд хүүхдийн тухайн өрхийн эрүүл мэндийн байгууллагын хүртээмжийн талаарх мэдээллүүдийг цуглуулсан байгаа. За сая 7 сард бид нар наадмын өмнө бол хамгийн 5 дахь шатныхаа мэдээлэл цуглуулалтыг өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд гэсэн сэдвийн хүрээнд цуглуулад байна. За саяны миний хэлсэн сэдвүүд бол тухайн үе шат бүр дээр одоо онцолж байгаа хүүхдтэй холбоотой сэдвүүд байгаа. За үүнээс гадна бол бид нар үе шат бүр дээрээ 5 шатныхаа үе шатанд бол тухайн өрх маань коронавируст ямар нөлөө үзүүлж байна. Тухайн коронавирус тухайн өрхөд маань хэрхэн яаж нөлөөлж байна. Халдвар хамгааллын дадал зурчлал нь хэрхэн өөрчлөгдөж байна. Тухайн өрхийн маань коронавируст хандах хандлага одоо тэр вакцинд хандах хандлага ч гэдэм үү хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй бид нэр дор дорн цуглуулад явахыг хичээж байгаа. За тэгэхээр ковидын үед боловсролын салбарын асуудал нэлээд хурцдмал байдалтай байна. Энэхүү судалгааны хувьд 1 болон 3 дугаар шатн дээр алсын зайн сургалтын талаарх судалгаа хийсэн юм байна л да. Тэгэхээр энэ яг алсын зайн сургалтын талаар хийсэн судалгааны үр дүнгээс бас бидэнд мэдээлэл хүрэхгүй юу? За мэдээж цар тахалтай холбоотой, хөл хориотой холбоотой сургалтын үйл ажиллагааг өөрчлөх одоо хэрэгцээ шаардлага бол гарсан байгаа. Тийм учраас тэр өөрчлөгдсөн арга барил маань хүүхдүүд маань хэр хүрж вэ гэдгийг бол хэдүүлээ хянаж авч явъя гэсэн ийм одоо зорилгоор хийсэн байгаа. Тэгээд энэ судалгааныхаа үр дүнг боловсролын салбарынхантайгаа бол ярилцаж үүнийхээ үндсэн дээр одоо дараагийнхаа агуулгын боловсруулалт дээр илүү одоо нөгөө утас ч юм уу одоо сүлжээгүй газруудын хүүхдүүдтэй хүрэх тэр боломжийг нээх гэсэн олон ажлуудыг бас хийсэн байгаа. Өмнө хэлсэнтэй би 1-р шат 3-р шатны алсын зайн сургалтын талаар мэдээлэл цуглуулсан гэдэг. За тэгэхээр 1-р шатны үед бол бид нэр өмнөх хичээлийн жил буюу 2019-с 20 оны хичээлийн жилд бид нар 2 санаж байгаа хэдүүлээ 2-р сараас хойш хүүхдүүд маань хичээл цугаагүй алсын зайн сургалтаар тэл хичээл онлайн хичээлүүдийг сурч гисэн тийм. Тэгэхээр 1-р шатанд бол бид нар 2019-с 20 оны хичээлийн жилийн онлайн хичээлийн талаар алсын зайн сургалтын талаар за 3-р шатанд бол 2020-с 21 оны хичээлийн жилд буюу 2020 оны 11 сараас хойш тэл хичээл онлайн хичээл алсын зайн сургалтын талаарх мэдээллүүдийг бид нэр цуглуулахыг хичээж зорьсон байгаа. За тэгэхээр 1 болон 3 дугаар шатны үед бол за 6-аас 17 насны манай судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 95-аас 98% нь бол сургуульд хамрагдаж исэн. За нөгөө хөл хорой тогтоож одоо хичээл сургууль танхимын хичээл хаагдахаас өмнө бол 95-аас 98% нь бол ямар нэгэн байдлаар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хамрагдаж исэн байгаа. За тэгэхээр тэр хүүхдүүдээс маань одоо тэл хичээл болон онлайн хичээлд хамрагдсан байдлыг нь авч үзэх юм бол за 2019-с 20 оны хичээлийн жилд явагдсан тэл хичээлийн үед бол за 6-аас 17 насны 3 хүүхдүүдийн 2 нь буюу 67 орчим хувь нь бол ямар нэгэн байдлаар тэл хичээлийг үзэж исэн байна. Тэгэхээр одоо өдөр болгон явж байгаа боловсролын яамнаас зохион байгуулж байгаа тэл хичээлүүдийг үзэж хамрагдаж ijээ. За тэгэхээр 20-с 21 оны хичээлийн жилд 11 сараас хойш зохион байгуулсан тэл хичээлд маань энэ үзүүлэлт маань бага зэргийн бууралттай буюу за 62% нь бол тэл хичээлд хамрагдаж исэн. За үүнтэй зэрэгцээд бас нэмэлт онлайн хичээлүүд гэж багш нар бол өгдөг. За багш олон сургуулиас нэмэлт онлайн хичээлүүдийг хүүхдэд бас өгч байгаа. Тэгэхээр нэмэлт онлайн хичээлд хамрагдсан байдлыг авч үзэх юм бол за 2019-с 20 оны хичээлийн жилд зохион байгуулсан зайн сургалтын үед бол за 2 хүүхдүүдийн нэг нь буюу 51 орчим хувь нь бол нэмэлт онлайн хичээлийг багш олон сургуулиас авч исэн бол энэ үзүүлэлт маань 20-с 21 оны хичээлийн жилд мөн адил бага зэргийн бууралттай за 45 орчим хувь нь бол нэмэлт онлайн хичээл авч исэн. Тэгэхээр бол ерөнхийдөө 2019-с 20 оны хичээлийн жил 20-с 21 оны хичээлийн жилийг авч үзэх юм бол нэмэлт онлайн хичээл болон тэл хичээл хамрагдалт бол бага зэргийн бууралттай байсан байна. Энэ бага зэргийн бууралтад эцэг эхийн одоо халамж анхаарал шууд хамааралтай гэж ойлгож болох уу? Энэ тал дээр судалгаа хийсэн үү? Тэгэхээр зайн сургалтын үед бол одоо бид нар энэ бууралт нь яг ямар учиртай байгаа юм бэ гэдгийг бас судалгааг хичээж байгаа. Гэхдээ судалгаа маань уцаар явагдаж байгаа учраас бид нэр уцаар өрхтэй холбогдсон тохиолдол бол маш богино хугацаанд
мэдээллийг цуглуулах хэрэгтэй болдог. Тэгэхээр тухайн 10-аас 15 минутанд бид нэр судалгааны бусад мэдээллүүдийг цуглуул мөн энэ талаарх мэдээллүүдэд илүү дэлгэрэнгүй судалгааг хичээдэг. Үнэтэй зэрэгцээ бас боловсролын амж муу яг хариуцсан байгууллагууд нь илүү бас энэ талаар судлаач гэдэг хүсэлтийг бид нар судалгааныхаа үр дүнгээс гаргаж тавьдаг. Гэхдээ одоо ингээд зайн сургалтыг харахад зайн сургалтын талаарх бид нэр зайн сургалтанд хамрагдалт нь хэр байгаа, үнэтэй зэрэгцээд хамрагдсан хүмүүсийн сэтгэл ханамж нь хэр байгаа юм гэдгийг бас судалсан. За тэгэхээр 19-оос 20 оны хичээлийн жилдх зайн сургалтын сэтгэл ханамжийг авч үзэх юм бол за 4 хүн тутмын нэг нь буюу за нэг ойролцоогоор 24 орчим хувь нь бол зайн сургалтанд маань сэтгэл ханамжгүй байсан. За тэгэхээр 20-оос 21 оны хичээлийн жилд энэ үзүүлэлт маань нэмэгдээд за 3 хүн тутмын нэг нь зайн сургалтанд сэтгэл ханамжгүй гэсэн. Тэгэхээр нөгөө хүүхэд нь зайн сургалтанд хамрагдаж байгаа эцэг эхчүүдийн 3 тутмын нэг нь одоо жишээлбэл бид гурав сууж байхдаа бол бид гурван хин нэг маань зайн сургалтанд сэтгэл ханамжгүй байна гэсэн. Тэгэхээр энэ яагаад сэтгэл ханамжгүй байдал нь яагаад нэмэгдээд байгаа юм бэ гэдгийг бас бид нэр сэтгэл ханамжгүй байгаа шалтгааныг нь олж мэдээд тодруулахыг зорьсон. Тэгэхээр сэтгэл ханамжгүй байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь бол за 2 хүн тутмын нэг нь бол агуулга нь ойлгомжгүй гэдэг юм байна. За тухайн хүүхдэд одоо зурагтаар явж байгаа учраас маш богино хугацаанд хичээл ордог. За тэгэхээр нөгөө хугацаанд богиноос тэгээд нэмэгдээд агуулга нь ойлгомжгүй байна. Мөн зарим тохиолдолд бол за нөгөө өмнөх хичээлийн жилд орсон агуулга дахиад өмнөх хичээлийн жилд орсон хичээлийг дараа нь үзэхээр одоо жишээлбэл манай хүүхд өмнөх хичээлийн жилд 2 дугаар ангид байсан бол 3 дугаар ангид ороход нь дахиад тэр хичээлүүдийг нь орох юм бол мэдээж хүүхд сонирхгүй тийм ээ. Судалгаагаараа бид нар юу хэмжиж чадж байна вэ гэхээр зэрэг аав ээжүүдийн сэтгэл ханамж ямар байна вэ? Ямар асуудлууд дээр бид нар анхаарах ёстой вэ гэдгээ бол хэмжиж харж байгаа. За мэдээж ялангуяа сургуультаа сурж байгаа хүүхдийн хувьд бол сургалтын орчны ингээд асуудлууд бол чухал байгаа тийм ээ. Гэтэл алсын зайн сургалтаар бол гэрийн орчин нь тэгж бүрдэж өгч чадчихна уугүй юу гэдгийг бид нар бас нарийн харах нь бол чухал. Тэгэхээр зэрэг олон хүүхдтэй эсвэл байр орон сууцсан тийм одоо тусгаарлагч гэдэг юм уу нам гүм хичээлээ хийх боломж нь хязгаарлагдмал байх юм бол бас хүүхдийн маань сурдлага чанарт бол бас нөлөөлөх жишээтэй. Тийм учраас бид нэр энэ судалгааныхаа хүрээнд айл өрхийн нөхцөл байдлыг ч гэсэн давхар судалж байгаа. Хэд хичнээн өрөөнд хэдүүлэн амьдрдгийг энэ ер нь орчинд тийм ээ энэ үйлчлэгийг хэрхэн яаж одоо оновчтой хүргэх нь зөв юм бэ гэдгийг бид нэр илүү наривчилж ойлгож авах зорилготой байгаа шүү дээ. За мэдээж бас хамгийн чухал одоо хүчин зүйлүүдийн нэг бол аав ээжүүдийн оролцоо байгаа. Аав ээж маань одоо сургалтын орчныг бүрдүүлж тэнд оролцож дэмжих тийм хэрэгцээ шаардлага гарч байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол бас харьцангуй тийм шин одоо туршлага. Хуучин бол зөвхөн одоо сургуульдаа яваад гэртээ ирснийхэн дараа бид нар хариуцлага хүлээдэг байсан юм гэх юм уу та тийм ээ байхад одоо болохоор ерөөсөө бүхэл бүтэн одоо өдрийн туршид одоо хүүхдтэй анхаарал тавих хэрэгцээ шаардлага бол гарч байгаа. Ийм одоо онцлогуд бол мэдээж байгаа. За зурагтахгүй, интернетийн холбоотой, холбоогүй энтергээд өрхүүд байгаа. Тэр бүгдийг бид нар бас одоо судалж одоо үзэж байгаа. Ямар ялгаа байна гэдгийг наривчлан харах одоо бүрэн болцоотой ийм одоо судалгаа бас хийгдэж байгаа. За тэгэхээр манай судалгаан дээр бас тухайн хүүхдэд гэрийн даалгавар хийхэд хин гэдэг гишүүн яаж тусалж байгаа юм бэ гэдэг талаар судалгааг тухайн хүүхдийн анхаарал халамж гэдэг үзүүлэлтийг бол ерөнхийдөө бас төлөөлөлөн авч үздэг. За тэгэхээр нийт судалгааны 1-р шатны үед бол 1-р шат буюу 19-с 20 оны хичээлийн жилд бол за нийт хүүхдийн 76% нь бол гэрийн даалгавартай байсан бол 20-21 оны хичээлийн жилд бол 80 орчим хувь нь бол гэрийн даалгавартай байсан. За тэгэхээр 19-с 20 оны үед бол гэрийн даалгаварт нь тусалж байгаа байдлыг авч үзэх юм бол 2 хүүхд тутмын нэг нь буюу за нэг 54 орчим хувь нь бол эцэг эх нь гэрийн даалгаварт нь тусалдаг байсан. Гэтэл тэгээд эсвэргээрээ дээрэс нь хинч туслахгүй байдлыг авч үзэх юм бол 4 хүүхд тутмын нэг нь бол хэн нэгний тусламжийг авалгүйгээр хичээлээ хийдэг байгаад байгаа. За тэгэхээр энэ үзүүлэлтийг 20-21 оны зайн сургалтын үед авч үзэх юм бол эцэг эхийн тавих анхаарал халамж нь одоо гэрийн даалгавар ихтэн туслах байдал нь багассан. За 54%-аас 43% болж багассан байгаа. Эсвэргээрээ нөгөө хинч туслахгүй хүүхдийн маань хувь нэмэгдээд байна. За жишээлбэл өмнөх хичээлийн жилд бол 25% орчим хувь нь бол хэн нэгний тусламжийг авахгүйгээр хичээлээ гэрийн даалгавраа хийдэг байсан бол за энэ 20-21 оны хичээлийн жилд нэмэгдээд 42% болж нэмэгдсэн. За тэгэхээр энэ үзүүлэлтээ бид нэр одоо ангиар нь авч үзэх юм бол бага насны хүүхдийн хувьд бол харьцангуй
эцгийн тусламж багангийн хүүхдүүдийн хувьд бол эцэг эх нь бол гэрийн даалгавар ихтэн туслах нь бол нэлээд түгээмэлдэг. За 4 хүүхдүүд нь 3 нь бол эцгийн тусламжийг авч чаддаг байна. Гэтэл дунд ангийн хүүхдүүдийн хувьд бол эцэг эхийн тусламж гэрийн даалгавар ихтэн бол туслах нь харьцангуй бага байдаг. Тэгээ эсэргээрээ ахлах ангид ороод ирэхээр мэдээж тэр хүүхд маань төгсөх анги тий. За төгсөх бүх ангидад ороод ирэхээр бол эцэг эхийн тавих анхаарал сайжраад за гэрийн даалгавар ихтэн гэр бүлийн одоо ах эгчин ч юм уу эцэг эхийн туслах нь бол бага зэрэг нэмэгддэг байна. Тэгэхээр бол дунд ангид бол дунд ангийн хүүхдүүд бол гэрийн даалгавар ихтэй хэн нэгний тусламжийг авахгүйгээр хичээлээ хийдэг гэдэг нь харагдаад байна. Танхимаар хичээл орж явах үед бол эцэг эхчүүд болон багшийн хоорондын харилцаа ангийн хурал гэдэг хурлаар ингээд те ярилцаад хүүхдүүдийнхээ сурлах явцыг ярилцсан явдаг гэсэн баг. Яг цахим болоод ирэнгүүт эцэг эх болон багш нарын хоорондын харилцаа уялдаа холбоо хэр бага юм болоо. Судалгаанаас бас одоо яг бас над зүйлийг чи бид сонирхож үзсэн л те. За ер нь бол эцэг эх гэлтгүүгээр тухайн хүүхдийн маань ар гэрээс нь одоо эцэг эх асран хамгаалагч хэн нэг нь сургуультай холбоо барьж гэнэ үү, сургууль багштай нь холбоо барьж гэнэ үү, энэ хүүхдийн талаар ер нь одоо дүнгийн мэдээлэлч тийм үү одоо сурлагын мэдээллийн талаар холбоо барьж авч гэнэ үү, эсвэргээрээ за сургууль болон багш нь хүүхдийн ар гэр эцэг эхтэй нь холбогдож гэнэ үү гэдэг талаар мэдээллийг бас бид нар цуглуулдаг. Тэгэхээр 4 хүүхдийн маань 3 нь бол эцэг эх нь бол ямар нэгэн байдлаар сургууль болон багштай нь холбоо барьдаг гэдэг үр дүн бол гарч байгаа. Тэгэхээр тэр дунд бол одоо 4 хүүхдийн нэг нь бол эсрэгээрээ хэн нэгэн багш нь хүүхд рүү холбоо барьдаг байна. Хүүхдийн ар гэрэлтэй холбоо барьдаг байна. Эцэг эх нь бас тэр хүүхдийн талаар яаж байгаа талаар ямар сургалтын байдал яаж явж байгаа, сургуультайгаа хэрхэн яаж холбогдож байгаа талаар нь холбоо барьдаг байна. Тэгэхээр энэ цар тахлын үеийнх мэдээллийг бид нар цуглуулж байгаа учраас энэ маань утсаар холбоо барьж гэнэ үү эсвэл интернетээр холбоо барьж гэнэ үү гэдэг талаар яригдж байгаа. Тэгэхээр одоо өмнөхтэй адилхан сургууль дээр нь очиж гэнэ үү гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар мэдээллийг бол авахгүй байгаа гэсэн. Тэгэхээр энэ судалгаанд яг энэ хүртээмжийн талаар ямар үр дүн гарсан бэ? Ерөнхийдөө энэ зайн сургалтын хэлбэрүүдийг хүүхдүүд маань хэр сайн хүртэж чадж байна вэ гэдгийг бол харсан. Тэгээ бид нар тэндээс харахад үндсэндээ 3 хүүхдийн маань нэг нь бол энэхүү одоо цэлийн хичээл ч юм уу онлайн хичээлүүдийн айл нэгэнд ерөнхийдөө бол хамрагдаж чадаагүй ийм дүр зураг бол харагдаж байгаа. Тийм учраас жишээлбэл энэ мэдээллийг бол бас салбарын яам авсан байгаа. Улмаар одоо жишээлбэл радио хичээлүүдийг тухайн үедээ бол бас нэвтрүүлж оруулсан байгаа. Тийм болохоор радио хичээлүүдээ бас одоо хүртэж чадж гинүү гэдэг ийм мэдээллийг бол бид нар бас цуглуулж харсан байх жишээтэй. За мэдээж бид нар бас энэ хүртээмжинд юу н хаана илүү одоо сайн байна, хаана таархан байна гэдгийг ч гэсэн бас ялгаж харах болцоотой. Одоо өрхөд суурилсан төвөр судалгааны аргаар хийж байгаа гол давуу тал маань тэр тийм ээ. Хөдөө орон нутагт боломж нь хязгаарлагдмал байна уу? Хот суурин газар хязгаарлагдмал байна уу? Хот суурин газар хязгаарлагдмал байхдаа гэр хороолт байна уу? Байшин хороолт ч гэдэг юм уу тийм ялгаа байна уу? Тэр гэдгийг нь харж болно. Дээрээс нь бид нар аж байдлын индекс гэдгийг ч гэсэн энэ судалгааныхаа хүрээнд бол тооцож байгаа. Өөрөөр хэлбэл өрхийн аж байдал бас тэр хүртээмжинд нөлөө үзүүлж байна уугүй юу гэд ийм ялгаатай одоо тооцоолуудыг бас хийсэн байгаа. За бас одоо боловсролын хүртээмжийг ер нь тэгш бус байна үүдийг харахаас гадна бид нар ер нь бол судалгааныхаа үр дүн болгоныг аль болох ялгаатай шинж байдлуудаар хариулж байгаа ялгаатай шинж байдлаар харахыг хичээдэг. Тэгэхээр бол хөдөөгийн хүүхдүүдэд бид нэр тэл хичээлд суух боломж нь ямар байгаа гэдгийг нь судалж үзээд одоо тэр радио хичээл гэдэг хичээлүүдийг орж эхэлсэн болвол за хотын хүүхдүүдийн хувьд бол одоо ингээд тэл хичээлд хамрагдаж чадахгүй зарим тохиолдолд эцэг эхчүүд нь тухайн хүүхдийг яг нөгөө хичээл явах цагт нь одоо хичээлийн хийлгээгүйс болоод хоцордог ч юм уу. Тиймэрхүү байдлыг нөхөх үүднээс одоо өнөөгийн хүүхдийн сан, нэгдсэн байгууллагын хүүхдийн сан, за боловсролын хамтраад e-контент гэдэг зүйлийг бас бий болгосон байгаа. Тэгэхээр e-контентээр дамжуулаад тухайн насны хүүхд маань, тухайн ангийн хүүхд маань, тухайн өөрийнхөө боловсролыг одоо заавал тэл хичээл, нэмэлт онлайн хичээл гэхгүйгээр өөрийнхөө үзэх ёстой агуулгуудыг бас e-контентээр дамжуулаад бас цахим e-контент, цахим аялал гэдэг контентуудаар дамжуулаад авах боломжтой болж байгаа. Тэгэхээр бид нэр аль болох хэн хаана хаягдчихин тэр хүүхдэд зориулсан боловсролыг зайн сургалтуудыг бий болгох үүднээс ингээд зөвлөмж өгөө явж байгаа. Тэгэхээр тэр дагуу харьяа байгууллага нь хариуцсан байгууллага юмнууд нь
хамтарч ажиллаад ингээд нэмэгдээ явж байгаа гэсэн үг. Орж байгаа гол бэрхшээл нь бол эргэх холбоо байхгүй байгаа юм гэсэн тийм ээ. Одоо хинээс асуух уу, нэмж тодруулмаар байдаг тийм боломж нь байхгүйсэн. Тийм болохоор боловсролын яам маань ч гэсэн энэхүү одоо асуудлыг харж тухайлбал контентийг боловсруулахдаа нэг асуулт тавьдаг, эргээд хариулт авах бололцоотой тийм ээ, ийм эргэх холбоог одоо хангасан иймэрхүү шинжилгэүүдийг бас хийгээд явж байгаа. Ерөнхийдөө энэ чинь ийм шин тутам нөхцөл байдал учраас одоо энэ нөхцөл байдалтай дасан зохицол арга хэмжээнүүдээ аваад арга хэмжээг авахдаа бид нэр энэ тоо мэдээлэл суурилсан хэлбэрээр явахыг зориод байгаа. За цар тахлын улмаас боловсролын салбарт тэр дундаа хүүхдийн боловсрал эзэмших тэр нөхцөл байдалд нэлээд өөрчлөлт гарсан талаарх мэдээллийг сая хүргэлээ. Тэгээд олон үзүүлэлтийн бүлгийн төвөрс судалгаа нэмэх гэдэг энэ судалгаанд бас өөр ковидтой холбоотой ямар асуултууд, ямар судалгаанууд хийгдсэн байгаа юм болоо? Ер нь энэ судалгааны одоо гол анхаарал татсан асуудал нь бол яг боловсролтой холбоотой, зайн сургалтын одоо хүртээмжтэй холбоотой асуудлууд бол байсан. Хэдүүлээ тэрийн талаар нэлээд дэлгэрэнгүй бас ярьлаа. Мэдээж яг одоо ковидтой холбоотой вакцины хүртээмжийн талаар, вакцины талаарх ойлголт, вакцины одоо мэдлэг, дадалтай холбоотой асуудлууд маш их анхаарал бол бас татчихсан. Тэгэхээр зэрэг эдгээр бас тухайлбал одоо нийт хүн амын маань 10 орчим хувь нь бол вакцины талаар огт сонсоогүй, ойлголтгүй байгаа хэвээрээ дүр зураг харагдсан. Нөгөөтэйгөр бас нэг 10 орчим хувь нь бол вакцинаас огт татгалцсан, жишээлбэл ийм хандлагатай хүмүүс байх ийм дүнгууд бол харагдаж байгаа. За мэдээж бид нар одоо тэр сөрөг үр дагавруудын харахын сацуу бас өөр эрэг үр дагаврууд ч гэсэн байна уу да гэж бас анзаарж байгаа. Бид нар хүүхдийн хөдөлмөрийн талаар, хүүхдийн хоол тэжээлийн талаар бас асуултуудыг тодруулж асууж байгаа. Яг энэ ковидтай холбоотойгоор судалгааны маань яг анхаарал татсан гэхээсээ илүү ер нь бол за бид нар өмнө нь хэлсэн те одоо 5 шатны туршид бол бид нар ковидтай холбоотойгоор хүмүүсийн дадал зуршил хэрхэн өөрчлөгдөж байгаа вакцины талаар хандлага нь хэрвээ ч тийм үү аль болох олон талаас нь судалгаа хичээж байгаа. Тэгэхээр ард иргэдийн дунд бол одоо ковидтай холбоотойгоор одоо өөрийгөө хамгаалах за халдвар хамгааллын дадал зуршил нь бол нэмэгдэж байгаа. Энэ бол нэг үдлийн бол эерэг үзүүлэлт те одоо хүмүүсийн ихэнх нь одоо 98 орчим хувь нь бол маска сайн зүүдэг болсон байна. Маска 2 цаг тутамд сайн сольж чадчихээн. Гэхдээ энэтэй бас зэрэгцээд хүмүүс маань бас хүн хоорондын зай барих гэдэг асуудал бас баг зэрэг бас хангалтгүй байгаа. Тэгэхээр ер нь бол одоо ковид үед бол олон нийтийн газар явахаас зайлсхийх хэрэгтэй, хүн хоорондын зайг барих хэрэгтэй, маска сайн зүүх хэрэгтэй, гараа сайн угаах хэрэгтэй гэж байгаа бол энэ дундаас маань хүн хоорондын зай баримтлах гэдэг зүйл бол харьцангуй нөгөө гурван зүйлээс харьцангуй бага байгаа. Үүнтэй зэрэгцээд бас ковид цар тахалтай холбоотойгоор эцэг эхчүүд одоо хөл хорионд орж гэртээ байсантай холбогдуулаад хүүхдийн хөдөлмөр багасж байна. За хүүхдийн хөдөлмөр дээр бол за гэрээ ажил хийх нь бол нэмэгдсэн байна. Эсвэргээр эдийн засгийн үйл ажиллагаанд оролцоо нь бол багаснаар бол за ерөнхийдөө бол хүүхдийн хөдөлмөр гэдэг үзүүлэлт маань бол баг зэргийн бууралттай харагдаж байна. За хүүхдийн 0-4 насны хүүхдийн зохистой байдлаар хоолж байгаа хооллолт бол бас сайн эрэг үр дүн гарч байгаа. Тэгэхээр хүүхд эцэг эхчүүд маань гэртээ байснараа магадгүй одоо хөл хорионы үед гэртээ байснараа хүүхдэд илүү анхаарал тавих ч гэдэм хоолтонд нь эрэг нөлөө үзүүлсэн байж болох юм. Магадгүй өмнөх судалгаа нь 2018 онд хийгдсэн учраас 3 жилийн хугацаанд манай эдийн засаг магадгүй өөрчлөгдсөн байж болох юм. За олон үзүүлэлт шалтгаалж болно тийм. Гэхдээ ер нь бол хөл хорионы үед бол 0-4 насны хүүхдийн зохистой байдлаар хоолж байгаа бол 36% байгаа. Тэгэхээр өмнөх бидний өмнө байгаа тоо мэдээлэлээс харахад бол 31.6 орчим хувь байсан. Тэгэхээр нэг 4 орчим пункт дээр бол өссөн байгаа нь бол бидний хувьд бол эрэг үзүүлэлт гэж харж байгаа. Тэгэхээр 0-4 насны хүүхдийн маань зохистой байдлаар за зохистой төрлийн нэр төрлөө баяжуулсан хоолыг зохистой давтамжаар идэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ үзүүлэлт маань бас баг зэргийн эрэг үр дүнтэй байгаа. Энэ үр дүнг бас онцолж болж байна. Дээрээс нь бас манай засгийн газраас хэрэгжүүлж байгаа цар тахлын үед авч байгаа нэг арга хэмжээ болох хүүхдийн мөнгө хөтөлбөр. За хүүхдийн мөнгө хөтөлбөрийг бас бид хэрэг хүрч байна. Одоо яг 100,000 болгож нэмэгдүүлснээр тухайн хүүхэд маань ер нь бол 100,000 болгож нэмэгдүүлсэн нь одоо өрхийн амжиргааг дэмжих зорилготой тийм ээ. Тэгэхээр энэ маань нэг зорилготой хүрч чадчих байгаа мөнгөийг хэмжихийг бас зорьсон байгаа 2 дугаар шатн дээр. Тэгэхээр тухайн үед бол одоо
хүмүүс маань хүүхдийн мөнгө хэрэглэх хандлага 100,000 олсноор нэмэгдэж байгаа ч гэх юм. Иймэрхүү эрг зарим нэг үр дүнгууд бол харж болж байна. Тэгэхээр илүү их үр дүнгуудыг бол та бүхэн бид нэр судалгааныхаа мэдээлэл цуглуултыг дууснаас аль болох цаг алтлуугаар дор нь бид нэр үр дүнгуудыг нь гаргаад нийтэд тархахыг хичээж байгаа. Мэдээж цар тахалтай холбогдуулаад бид нэр бол онлайн цахим хэлбэрээр үр дүнгуудыг гаргаж байгаа. Тэгэхээр үр дүнгуудыг маань үндэсний статистикийн хорооны мэдээллийн сайт 12 цагийн миний судалгаа зэснээс бол за бүх шатны мөн үр дүн асуулгын хуудас гэх юм уу бүх дата мэдээлэл бүгдийг нь харах боломжтой байна. За баярлалаа. Үндэсний статистикийн хорооноос мэрэгчлэнээс сонсъё цуврал контентын 5 дахь дугаарыг та бүхэндээ хүргэлээ. Энэ удаагийн дугаарт нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хяналт үнэлгээний мэрэгчлэлтэн хүрэлмаа болон олон үзүүлэлтийн бүлгийн төвөр судалгаа нэмэх судалгааны дотоодын зөвлөлт цогтойр нар оролцож судалгааны талаарх болон тэр дундаа цар тахлын үеийн хүүхдийн боловсролын талаарх мэдээллийг хүргэлээ. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Бидэнтэй хамт байсан үзэгчдтэй баярлалаа. Бид дараагийн дугаараар 2 жил тутамд хийгддэг ядуурлын дүр төрх 2020 судалгааны үр дүнгээс мэдээлэл хүргэх болно. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.